Өвчээр сорсон хэцүү цаг мөчүүд амьдрал цөөнгүй. Хинт хандхаа хэрхэн сэтгэлээ удалгаа мэдэхгүй ганцаардсан өдрүүд олон байдаг шүү дээ. Тэгвэл энэ л мэдрэмжүүдийг тань жиг тавин сонсож, магадгүй хань болж, духлаг дулаан орон зайг бүрдүүлэх Safe Space подкасттай хамтаагаарай. Сайн байцгаана уу сонсогчдоо. Safe Space подкастын маань цааш нэгэн сизны их эхэлж байна. Бидэнд итгэж дотоод мэдрэмжээ хуваалцсан уншигч та юуны өмнө баярлалаа гэж хэлье. За энэ удаагийн дугаарт сэтгэл зүйч өөрийн туяа. За хөтлөгч Баццэг миний бие хамт байна. За ингээд цагтлаа уншия тий. Мэдрэмжээ хуваалцаж сэтгэлээ уудлах аюулгүй орон зай. Safe Space. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрын үед яагаад ч юм сэтгэл санаа тогтворгүй байгаад ах юм. Хүн болгонд гомдоодж байгаа юм шиг, хүн болгонтэй маргалмаарч юм шиг. Хавар болж байгаатай холбоотой юм болов? Өөрийгөө яг яагаад байгаагаа сайн ойлгохгүй байгаад ах шиг байна. Аль эсвэл миний нэг тодорхойгүй байгаа харилцаанаас болж байж магадгүй юм. Тэр харилцаа нь юу вэ гэхээр нэг залуутай харьцаж байсан юм л да. Ер нь харилцаа маань ихтэй ажгүй явж байсан боловч дамаар тэр хүний тухай нийгэм сонсоод тэр нь миний урмыг хугалсан гэх юм уу? Надад амласан амлалтаа тэнэг шалтгаан гаргаж хүрээгүй мөртөө өөр хүмүүстэй тэр зүйлээ хийгээд явж байгааг нь сонсохоор зүрх рүү минь орсон гэх юм уу да. Гомдоод уйлмаарч юм шиг мэдрэмж төрөөд байх юм. Энэ асуудлаа бусдад хэлж чадахгүй юм. Хэлэхээр миний бодож байгаа зүйлс үнэн болчих гээд байгаа юм шиг. Зүрх рүү нэг хадаас зогоод тэр хадаасаараа татаж чангаагаад тоглоод байгаа юм шиг санагдаад байх юм. Бид хоёр гэхдээ зөвхөн харилцдаг бөгөөд үрхээгүй болохоор гомдож байгаагаа түүнд хэлж чадахгүй юм. Дээрээс нь хэлчихээр нэг тийм араас нь гүгээд байгаа юм шиг жоохон арчаагүй байгаа мэдрэмж аваад байгаа болохоор яахаа мэдэхгүй байх шиг байна. Хэрвээ энэ зүйл найз нарт маань тохиолдсон бол надад өгөх зөндөө зөвлөгөө байгаач яг өөр дөрөө тэр зөвлөмжүүдээ хэлж чадахгүй, зөвлөмжөө мөрдөн дагаж чадахгүй юм шиг санагдаад байна. Бүх зүйлээ бичихвэл сэтгэл дээрдэх юм шиг санагдаад бичлээ. Дээрээс нь өөрөөсөө болон найз нөхдөсөө өөр зөвлөмж сонсохыг хүссэн юм аа. Цагаа гаран хариулж байд баярлалаа. За тэгэхээр шууд хоёлаа доолын мэдлэгүүгээр шууд зөвлөгөөрөө гарыг тийм ээ. Тэгэхээр сэтгэлжүйч маань энэ дээр бас юу зөвлөх вэ? За сайн байна уу? Таны бичсэн зүйлсийг уншаад ер нь маш эмзэг гүн мэдрэмжүүдийн тухай ярьж байгаа нь ер нь шууд мэдэгдэж байна л да. Тэгэд ийм нээлттэйгээр хуваалцж байгаа нь өөрөө маш том ихний алхам гэж ер нь бол миний зүгээс хэлэхээр байна. За тэгээ юуны өмнө нэг чухал зүйлийг хэлмээр санагдаж байгаа нь хүн хин нэгэнд одоо сэтгэл гаргасан үед тэр нь аль бие усны харилцаа байсан хэсэг нь ер нь тийм ч чухал биш байдаг. Яагаад гэвэл хамгийн чухал нь болохоор тухайн харилцаанд итгэл, дотн байдал болон хүлээлт үүссэн хэсэг нь хамгийн чухал гэж хэлж болно. Тэ зарим харилцаанд аль бие усны нэршил байдгүй. Гэхдээ тэнд одоо үлдсэн гомдол, хүлээлт, сэтгэл өвдөх мэдрэмжүүд нь л ер нь хамгийн жинхэнэ байдаг гэж ер нь бол хэлж болно. Тэгэхээр харилцаа тодорхойгүй байсан ч гэсэндээ таны мэдрэмж бол бодит хിവэрэ гэж хэлж болно. Та тэрийг үгүйсгэх гээд байх ямар ч шаардлага байхгүй. Энэ бол таны дотор мэдэрсэн жинхэнэ мэдрэмжүүд болохоор та үгүй би ийм мэдрэх эсгүй штэ. Бит хоёр ингээд үерхээгүй байсан штэ гэж юу нь бол бити тэгж бодоорой гэж мэдрэмжээ үгүйсгэх хэрэггүй гэсэн. Тийм мэдрэмжээ бити үгүйсгэрэй л гэж хэлэхээр байна. Амлалт биелээгүй эсвэл өөр хүмүүстэй тэр зүйлийг хийж байгааг сонсно гэдэг нь ер нь тийм зүрх рүү одоо нэг яг хэлсэн шүү дээ зүрх рүү ингээ хадаас зоогоод тэгээд ингээ татаж чангаагаад байгаа шиг мэдрэмж төрөөд байна гэсэн. Тэр нь маш хэвийн зүйл юм шүү гэж бол хэлмээр байна. Тэ. Тэгээд дээрэс нь заримдаа бидний хамгийн хүнд мэдрэмжүүд зөвхөн болсон одоо ингээд үйл явдлаас биш харин тодорхойгүй үйлдэлсэн асуултуудаас ер нь бол амар үүсдэг. Жишээлбэл яагаад тийм зүйл болсон юм бол би буруу ойлгосон юм болов уу? Эсвэл тэр хүн үнэхээр тийм хүн байсан юм болов уу? Би тэр хүнийг буруу харчих уу? Гэх мэт асуултууд бидний дотор үлддэг. Ер нь гэхдээ хайр дурлалын асуудал дээр гэхгүй дээ ер нь ямар ч асуудалд энэ тодорхойгүй байдал заяа үүсдэг шүү дээ. Харин тийм. Хүн тодорхойгүй байдалд амар ингээ удаан байгаад байх тусам тарих ингээд өөрөө тайлбар зохиогоод эхэлдэг юм байна л да. Тэгээд энэ нь болохоор сэтгэл санааг улам докторгүй болгох гэдэг бидний. Та гомдлоо хэлж чадахгүй байгаа юм санаж байгаа юм шиг ер нь бол сонсогдоод байна л да. Тэр хүнтэйгээ дахиж ингэж харьцаж чадахгүй байгаа юм шиг. Яхаа мэдхгүй тий. Тийм яхаа мэдхгүй. Бид хоёр ийм харилцаанд байгааг болохоор одоо ингээд би гомдсон ч гэсэн би чамд гомдоод байна гэж хэлж чадахгүй байгаа юм шиг ер нь сонсогдож байна тий. Тэгээд энэ дээр болохоор нөгөө нэг хилчгүүл араас нь гүйж байгаа юм шиг харагдах болов гэж ер нь имзэглээд эмээгээд байна штэ тий. Гэтэ одоо өөр нэг өнцгөөс харахад мэдрэмжээ илэрхийлэх нь заавал хин нэг барьж үлдэх гэсэн оролдлого биш. Харин энэ нь болохоор
та өөрийнхөө дотоод зангилааг тайлах болон өөрийгөө ойлгох нэг арга болдог гэж болж хэлж болно. Тэгээ бид нар одоо ингээд ярьдэн штэ ямар нэгэн харилцаа дуусгаад бид нар closure хэрэгтэй байдаг. Яагаад ингэсэн бол тэгсэн бол гэдэг тайлбар сонсох хүсдэг. Нөгөө хүндээ биш өөртөө зориулсан зүйл болдог гэх юм уу та. За та бас нэг зүйл сонирхолтой зүйлийг бичсэн байсан л та. Тэгээ энэ нь болохоор хэрвээ энэ зүйл найз минь тохиолдсон бол би маш их зөвлөгөө өгч чадна гэж хэлж ирсэн тий. Тэгээд энэ сэтгэл зүйд маш ерөнхийд бол танил үзэгдэл гэж хэлж байна. Бид өөр хүнд тайван бодлоготой зөвлөгөө өгч чаддаг ч гэсэндээ яг өөр дээрээ ирэхээр сэтгэл хөдлөл илүү хүчтэй болдог. Тарих гэхээс илүү зүрхэд дагаж явдаг гэх юм уу та. Би миний зүгээс нэг жижиг дасгал санал болгоё гэж бодож байна. Үүнийг distance self talk гэж нэрлэдэг байхгүй юу? Энэ нь болохоор өөрийгөө 3 дахь хүний нүдээр хараад шийдвэр гаргаад зөвлөмж өгөх явдал. Жишээлбэл одоо өөрөөсөө ингэж асуух нь штэ. Хэрвээ миний хамгийн сайн найз яг энэ түүхийг надад ярьсан бол би түнд юу гэж хэлэх байсан бол? Тэр яг нөө өөрөө хэрэг би байсан бол гой зөвлөгөө өгөх байсан гэдэг. Харин тийм. Яг тэгээд энэ дээрээ тулгуурлаад окей би манай найз яг ийм болсон бол би яг ямар зөвлөгөө өгөх байсан бол гэж бодоод тэрийгээ бичиж аваад тэгээд дараа нь тэрийг өөртөө уншиж өгөх. Тийм тасал санал болгоё. За тэгээд сэтгэлийн арай доктортой болгоход дараах хэдэн жижиг алхмууд тусалж болно. За тэр нэгдүгээрт мэдрэмжээ бичиж гаргах гэж хэлж байгаа. За тэгээ гомдол, бухимдал, эргэлзээ зэрэг мэдрэмжүүд нь дотроо удаан хадгалагдах үед улам хүчтэй болдог. За тиймээс заримдаа тухайн хүнд илгээхгүй байсан ч гэсэн захиа бичих те эсвэл тэмдэгдэл хэлбэрээр мэдрэмжээ гаргахын сэтгэлийн дарамтыг бууруулдаг. Би season 1 дээр бас ингэж хэлжсэн баха. Мэдрэмжээр гаргаад уншчих үедээ гэж айх юм бол мэдрэмжээ тэмдэглэж бичээд одоо эсвэл тэр хүнд захиа бичээд тэгээд тэрийнхаа дараа нь шатаах ч юм уу өгөхгүйгээр тийм өгөхгүйгээр шатаах ч юм уу хаях ч юм уу тий цаасан дээр ингэж буулгах нь илүү сэтгэл доторхыг ингэж зэгцтэй болгоход ер нь тусалдаг. Тэг миний өвчтөнд бас нэг одоо 10 жилдээ хэцүүсэн үе яасан байхгүй. Тэгээ тэр үедээ болохоор цаанаасаа л өөрөө ирэхгүй ерөөсөө би ч угсаа бичиг хүн болохоор бичиг тэмдэглэхгүй л бол өдрийн тэмдэглэл хөтөлж гисэн байхгүй юу. Тэгээд яг нэг өдрөмөр төвчээд яг энэ өдөр ийм байлаа. Тэгтээ ийм санагдлаа. гэдэг ч юм уу тий. Тэгээд тэмдэглээд эхлэнгүүт яг тийм гоё нэг дотны бүр ихтгэлтэй найзтайгаа ярьж байгаа юм шиг санагдаа. Тэгээд хамгийн нөгөө дотор байгаа одоо бачуураад байгаа ч юм уу тий. Тэр бүх юмнуудыг гадагшилж байгаа болохоор аюу гоё. Тийм сэтгэл айгуу гужраа тайвшраад аюу гоё болчихсон байхгүй. Харин тий. Бас энэ дээр нөгөө нэг дэмжлэхэд тэгж хэлдэг шүү дээ тий. Бид нэр өөрсдийнхөө хамгийн сайн найз нь гэдэг шиг бид нар одоо ингээд дотроо мэдэрч байгаа зүйлээ нэг бодлын ингээд яг мэдгүй байх бас байдэн шүү дээ тий. Мэдгүй байх уууд амар их байдаг. Яагаад ойлгохгүй тий. Харин тий. Яг яагаад ингэж байгаа юм бол гэдэг ерөөсөө ойлгодгүй уууд амар их байдаг. Тэгэхэд тэр ингээд мэдэрч байгаа бүх мэдрэмжээ нэг бодлын ингээд цаасан дээр буулгахад би тийм мэдрээд байгаа юм биш үү? Би ер нь одоо ингээд тэр хүнд гомцсон л байгаа юм байна. Гэх мэдрэмж ер нь илүү зэгцтэй болоод өөрийгөө илүү таньж мэдхэд туслах юм болов уу гэж бас бодож байна. Хоёрдугаар талаар таамаг ба бодит баримтыг ялгаж харах хэрэгтэй. Бидний одоо сонссон мэдээлэл дам яриа заримдаа тархинд өөр тайлбар үүсгэж идэг. Тиймээс би яг юу мэдж байгаа харин юун зөвхөн миний таамаг вэ гэж өөрөөс асуух нь бодлыг илүү зэгцлэхэд бас тусалдаг. Гэхдээ бас энэ дээр бас хэлмээр байгаа юм нь дам яриа гэдэг чинь бас өөрөө яг үнэн бодит зүйл мөн үү гэдгийг бас жоохон бодох хэрэгтэй болов уу гэж бас бодож байна. За 3 дугаар гэх юм бол өөрийн хэрэгцээг ойлгох хэрэгтэй. Заримдаа ийм гомдлын цаана намайг хүндэтгэж харилцаасай тий. Надад илүү шудраг байгаасай гэсэн хэрэгцээ нуугдж идэг. Тэгээ энэ хэрэгцээг ойлгох нь цаашид ямар харилцаа хүсэж байгаа илүү тодорхой болгодог гэх юм да. Мөн энэ дээр нэг зүйлийг сануулгахын зүйтэй юм болов уу гэж миний зүгээс бол бодож байна л да. Энэ нь болохоор зарим хүмүүсийн үйлдэл бидний үн цэнийг илэрхийлдэггүй. Зарим хүмүүс амлалтаа мартдаг тий. Зарим нь тайлбар өгөхөөс зайлсхийдэг. Зарим нь өөрийн үйлдэл нь бусдад ямар мэдрэмж төрүүлж байгааг юу н бодохгүй өнгөрдөг. Энэ нь болохоор нөгөө хувь хүний илүү тийм суур хүмүүжлээс болд юм болов уу гэж би бас боддог л тоо. Яагаад тэгэхээр зарим нь одоо нөгөө нэг avoidant attachment-ууд амар их үүдэн штэ тий. Одоо ингээд харилцаагаар харилцаанаас зайсдаг, зүгтдэг. Амар харилцаанаас зайсгээл хүн дотн олонгууд нь ингээл зайгаа барайл. Би ингээд дотн болж болохгүй юм шиг байна гэж бодох ч юм уу тий. Ийм юмнаас шалтгаалаад та өөрийнхөө
үн цэнийг илэрхийлж болохгүй шүү. Та өөрийнхөө мэдэрч байгаа үн цэнийг бити ийм нас болоод алдаарай гэж бол хэлмээр байна. Тэгээд энэ болохоор ингээд таны мэдэрч байгаа зүйлүүд таны мэдэрч байгаа гомдол буруу гэсэн үг биш шүү гэж хэлмээр байна. Та дараах зөвшөөрлийг мөн өөртөө энэ үед өгж болно. Энэ болохоор би гомдож болно. Би тодорхойгүй байдал дургуй байж болно. Би илүү шудраг, ил тод харилцаа хүсэж болно. Тэгээ эдгээр мэдрэмжүүднээс тулд ороо гэсэн үг биш. Энэ нь болохоор харин ч өөрийн дотоод хэрэгцээгээ ойлгож эхэлж байгаагийн нэг шинж юм шүү. Эцэст нь хэлэхэд та ингэж бичиж гаргасан сэтгэлээ зэгслэх эхний алхам юм шүү гэж бол хэлмээр байна. За тэгээ бидний луу захиал хийсэн үнэхээр баярлалаа. Миний бодлоор ингэж боддог байгаа байхгүй юу? Хэрвээ ингэж тэр хүнд очиод нөө би ингэж бодоод байна. Надад ингэж санагдаад байна. Миний энэ мэдрэмж одоо зөв буруу юу гэдгээ батгахын тулд одоо тэр нөгөө хүн дээр очиод тэгээ хэлүүл ернийг яах болоо, яаж хүлээж авах вэ? Тэгээ ер нь тэр хүн ингэж гадагшлалж одоо нөгөө дотор байгаа зүйлээ хэлэхгүй л бол тэр хүн юу бодоод яг яагаад байгааг нөгөө хүмүүс манаас мэдгүй болохоор. Очиод хэлэхэд ерөнхийдөө таны өөрийн одоо ингээд мэдрэмж нь зэгслэгдээд илүү уужирч магадгүй. Тэр нөгөө хүний маань ямар ч хариу үйлдэл гаргасан бай. Ямар нэгэн хариу аавна гэдэг чинь та closure авчихна гэсэн үг. Та ер нь бол тий мэдэхгүй тодорхойгүй байдалд орохоо өөрөө зогсоож байна гэсэн үг. За тэгээд ингэ цагтлын эзэн маань ерөөдөө бас нэг сэтгэлийн тайтгарал тий бас тийм авсан байх гэж бодож байна. Тэгээд би түүхний зүгээс ч гэсэндээ бас аль болох энэ мэдрэмжүүдийг задлж ярихыг тий тавчхан ч гэсэндээ задлж ярих хичээлээ. Тэгээд дараагийн дугаараараа бас хэдүүлээ өөр мэдрэмжүүдийг өөр цагтлын эзэнтэй асуулцах байхаа. Тэгээд хэрвээ та бас асуудал нэг хин нэгэнд хэлж чадахгүй байгаа ч юм уу за тэгээд бас хин нэгэнд хуваалцаад энэ талаар ярилцъя гэсэн юм байх юм бол би түүхэн цагтлаа хэлгээгээрээ. Тэгээд би түүхэн бас та нартай тодорхой хэмжээгээр чадах чинээрээ хариу хэлэх болно. За тэгээд миний зүгээс нэг хэцэд нь хэлэх юм нь болохоор энэ зөвлөмж маань сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө юм шүү. Хэрвээ та энэ ингээд зүйлийг илүү их мэдрээд, илүү удаан хугацаанд мэдрээд ах юм бол ер нь сэтгэл зүйчтэй очиж уулзаарай гэж бол миний зүгээс зөвлөмөр байна. За тэгээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай. Баярлалаа, баяртай. Хэрвээ та асуудлаа хэн нэгэнд хэлэх гээд хэлж чадахгүй байгаа. Эсвэл өөрийн түүхээрээ дамжуулан бусдад урам зориг өгмөр байгаа бол бидэнд загтлаа илгээгээрэй.